Би бол энийг мэднэ. Энэ бол өстой ёрын амттай зөө амар муухай. Яа за үзэгчтэй та нартай Солонгос гудамжны хоол гэдэг бичлэг хийх гээд яа хэд л одоо би 10 цагт гудамж руу явчаад ирлээ амар хүүтэн за би баадантаа тайсан болчоод хүрээд ирлээ амар хүүтэн мэн гадаа ч хамаг юм даараад хөлмөл даараад өстой даарахгүй ч юм аа. Би тэгээс гой хувц ундраа нэмгэлжээд энд авсан юмудаа та нар цаахан идэж үзүүлнэ жоохон хүлээж өгсөн. За мен тайсан хувцас сольж байх хогоор та бүхэндээ би нэг бяцхан мэдээлэл хүргэе. За юу мэдээлэл вэ гэдгийг маш сонирхолтой чихээ дэлдэлгээд нүдэ бүртгэлгээ зүгээр сайн сонсцоо юм намайг. За 2 сарын 1-ээс эхлэн мен тайсан миний би та бүхэндээ онлайнаар Солонгос хэлний анхан шатны хичээл заахаар болсон байгаа. Тэгвэл яг энэ бичлэг орсон өдрөөс эхлээд 1 сарын 31 хүртэл бүртгэл маань явагдаж байгаа. Тэгээ 2 сарын 1-ээс эхлээд хичээл маань албан ёсоор Telegram хуудсан дээр видео хэлбэрээр орох болно. За тэгээд хэрвээ миний анхан шатны хичээл суухыг хүсэх юм бол бас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол та бүхэн миний Instagram хуудас руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хүүхдийн доо маш хязгаартай шүү. Маш жоох хүүхэд бүртгэж авна. Тийм болохоор хурдан амжиж бүртгүүлээрэй. За тэгэхээр та бүхний сайн мэдчихлээ гажчлан би сайхан гудамж яваад Солонгосын гудамжны хоол гэдэг бичлэг хийх гээд маш их хэмжээний хоолнууд цуглууллаа. За биднийг хамгийн түрүүнд ийм хөөрхөн цагаан өнгийн уут өгтөж авч байна. Цумсаа. За тэгээд задлаад харцгаая. Маягийн амтан дотор нь явж штэ энэ хар. За харах юм бол мэдээж дээд нь өндөг юм шиг байна. Доод нь маш зөөлхөн талах юм шиг байна заяа. Өндрийн хувьд бол нэг тийм өндөгтэй талах шиг л үнэртэй юм байна. Янз бүрийн нэг тийм хогийн өндөр мөнөр бол ерөөсөө алга. What the fuck энэ хорхоо юу? Би ч одоо бүр нэг юм хорхоо эцээр байгаа таширдаг болсон байна. Гэтэ хорхоо биш юм шиг байна уу? За та нарт илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх юм бол доод нь кекс заяа. Дээд нь зүгээр өндөг. Кексэн дээр өндөг ингээд шарцсан юм шиг амтагдаж байна. Муухай биш. Гоё л биш. Яг голоор нь. Тэгэхээр би энэ 10-аас 8 он өгөхөөр шийдлээ. За одоо бүгдээрээ дараачийн амттангаа идэх болно. Амттан биш ээ, гудамжны хоол шүү дээ. За харах юм бол манай алтан загас магас шиг юм байна шүү дээ. Одоо алтан загасны үлгэргээ байдаг шүү дээ. Тэрэн дээр гардаг алтан загас биш энэ чи ягаан загас юм шүү. Алтан өнгөтэй нас байгаа шүү заяа. За энэ алтан загас нь байна. Энэ болохоор ягаан загас нь. Ерөнхийдөө бол харах юм бол нэг ихнэр нөхөр шиг дүрсэлж бас болно заяа. Солонгочууд нь бол өөрсдөө амар их ойрчилж иддэг юм би бол мэднэ. Эхлээд хүсэл мүслээ шивнжт юм уу хүсэл бас биелүүлчих юм шиг. Наа мөнгөтэй болгож өгөөрэй. Тэгээ ерөндөө баян болгочихвол болно дөө баярлаа. Дотроо ийм шингийн юмтай юм байна. Ийм. Энэ бол яг Евен шиг амттай байна. Яг амтын зүрдлүүл би жоох Евен маягийн амттай байна гэж зүрлэхээр юм байна. Тэгээ ер нь нэлээ Евенлэг юм байна. Урх бовч юм уу нэг тийм Евен маягийн амттай заяа. Нэг муухайч биш гоёч биш. Тийм болохоор би энэ яг дундуур нь шургуулаад 10-аас 5 оноо өглөө заяа. За үүний дараагаар бидэнд нэг юм бор ууттай гудамжны хоол гарч ирж байна. Онгойлгож үзье. Салфеткаар боосон байна. Эндээс ингээд шууд харахад бол луван харагдаж байна. Тэгээ төмөс харагдаж байна заяа. Тэгээд өөр юм харагдахгүй. Луван төмөс хоёр нийлүүлээ шараа ицсэн юм шиг байна. Эндээс зүгээр яг шарсан луван төмсөл амтагдаж байна. Яг амтаараа л байна. Тэгээ нэг жоохон өндөгний амттай байна. Дараагаар болохоор нэг ийм үлдсэн байна. Өндөг далаан байцаа пүнтөөс 3-ыг нийлүүлж байгаа шараа ичиж. Яг уу дажгүй амтны хувьд бол гоё юм. Тийм болохоор 10-аас 6 он өгчээ. Солонгос ер нь нэг юм бууз мууз ингээд кимбаб дотор тэнийг цайлаа пүнтүүцээгээд идэв. Яагаад тэгээд идэв юм болоо би юусоо ойлгохгүй заа. Солонгост анх удаа ирээд шоконд орж исэн юм маань юу вэ гэх юм бол буузын дотроос нь пүнтүүц гараад ирдэн. Би ч марг ухаалтаж унд юм байгаас тэ дандаа махта бууз идсээр байгаа гинт пүнтүүц буузын дотроос нь гараад ирэхээр би ч одоо ер нь их заваардаг нөхөр болохоор намайг уушлаарай. 2000 years later. За үүний дараагаар бидэнд догбуги байна. Гэхдээ гудамжны хоолыг гудамжинд идвэл гоё л доо. Гэхдээ ягаад ч юм би одоо камер байж өхөн байхгүй шүү дээ амар өрөвдөлтөө. Тийм болохоор би зүгээр бүгднгийн савлаад гэртээ аваад ирсэн байгаа. Энийг тайлбарлах юм бол яг догбуги шиг л амттай байна. Миний ч мэддэг амт, та нарын ч мэддэг амт байна уу? Тийм болохоор энэ бүгдээрээ зүгээр 10-аас 6 он өгцгөө. За дараачийн амттан болохоор миний за энд бол жоохон шалцлагдаж магадгүй байна. Энэ амар халуун.
Надад одоо ингээд аян байгаа байхгүй юу? Тэгснэ би одоо энийг иш ингээд юулж ич та нарт ингээд хоолоо харуулж чадсан заяа. Тэнгэр минь. За та бүхний харж байгаачлан бидэнд Солонгосын гудамжинд зардаг омууг байна. Энэ араа. Яг удцсан үнэртэй нүггүй юу? Мань өмс жоохон удцсан юм а зарчуу жоохон үнэр нь жоохон өмхөн үнэртэй дах юм. Энэ миний Солонгост ирээд хамгийн их идсэн гудамжны бол заа ягаад гэвэл би энд амар хайртай. Энийг жажлуур амт зүгээр бүх зүйл нь төгс заа юу зүгээр төгс амар гоё. Омууг бол өстой үнэхээр тасархаа байна. Та нараас Солонгост ирвэл энэ омуугийг бол дандаа авч яцгаа. Би амар дуртай. Гэтэ энд дургүй хүмүүс ч гэсэн байт юм лээ. Гэтэ би бол дуртай. Дургүй хүмүүс бол ерөөсөө хамаагүй заяа. Шүл мүлэн ч гэсэн тасархаа ёо. Дарж байгаа үед ямар хэрэгтэй гэж. Солонгост одоо энийг нэг ширхгийн ингээ 1000 төгрөгөөр аваад тэгээ шүлнөөс нь хүснээрээ ууж болдог заяа. Шүлийн ингээ том түмпэн дотор ийдсэн мэдээ. Тэгэл нэг удаагийн сайхан цаасаа аяган дотор ингээл аяглал ууж болдог заяа. Аймаг гоё. За энэ нь бүгдээрээ 10-аас 10 оноо өгцгөө. Мэдээж миний хайртай Солонгосын гудамжны хоол. Вау, тасархаа. За үүний дараагаар жигтэйхэн сайхан савж богдсон хоол байна. Би бол энийг мэднэ. Энэ бол өстой ёрын амттай зөө амар муухай. Та нарт яг таниулах зорилгоор авсан. Гахаа иддэг бичлэг хийсэн штэ. Гахааны бараг бүх эргэтэн гэдээд байдаг. Энэ бол ерөнхийдөө нөгөө нэг гахааны чинь дотор гиз эргэтэн нөхгүй. Энэ бол миний Солонгосын хамгийн дургу гудамжны хоол. Сүндэ. Нэр нь ч гэсэн нэг тийм онцгой байгаа штэ. Сүндэ. За амсч үзье. Амтын мэдний энэ угаасаа амар ёрын амттай. Манай Монголоор зөвлөх юм бол гошнох шиг харагддаг заяа. Манай Монголын нөгөө хоньны гошнох шиг. Илэг ч юм уу нэг юм гараад ирлээ. Энэ илэг мөн байна. Шууд илэг амтагд чинь. Би бол бас илгээ тань штэ Монгол зөндөө иддэг гэсэн. Маш аргу байна. Юм уухгүй бол өглөө. Гороож өглөө. Ёо. Илэг чи ийм амар аргу иддэг лөө. За энэ болохоор гүзээ юм шиг байна. Ямар жорлоо амтагдцсан муухай амттай би. Үнэр нь зүгээр тэгсэн мөрчлөж ажиллаад идэхээр нэг тийм жоохон эвгүй амттай байна. 10-аас за 4 оноо өгч заа. Бол энэ дугаас амар дургу. За бидэнд одоо ийм шорлог гарч ирлээ. Их сайхан урт өндөрлөл юм байна. Надын толгоор шиг л урттай. Эний амт нь бол маш тодорхой байна. Би танаас тэнэг хүн ойлгохоор тайлбарлаж өгье. Дахианы мах заяо. Шарсан дахианы мах дээр гүүчүүж асгаа ичиж. Тэгэл энэ шортлого. Яг нэг амсаж үзээгүй өрмөц амт мант бол энэнд бол ерөөсөө алга заяо. 10-аас 4 оноо бишээ 6 оноо өгчээ заяо. За үүний дараагаар ийм шортлого гарч ирлээ. За харагдах байдал нь болохоор нэг ийм. Йоо. Арай л идчихжээ. Энэ шортлогоноос маш их загас жарах амтагдчихэ. Хөрцөн болоод ч тэр амар нэг тийм зарцсан амттай байна. Тийм болохоор жоохон онцгүй л зарцсан юм бас идмээргүй л шүү дээ. 70 юмд би дуртай л да. Гэхдээ энэ ягаад нэг сонин дургүй юм шиг хотоодор ороод байгаа юм. Өстой мэдгүй. Цадцсан болохоор ингээд цамаалаад баяглаад байгаа юм болов миний одоо. Тэр энэнд 10-аас за 4 оноо өгчээ. 4 оноо өгчээ. Шарсан зайц байна. Шарсан зайцанд бол дуртай. Бүр мангар дуртай заяа. Авас перцэн таарсан, тунан таарсан, их дайжгүй амттай сосисг байна. Манай Монголын сосисгийг бол гүцэхгүй 10-аас за 3 оноо шүргүүлээ ачи тийм ээ. Яг уу болохоор л. Үүний дараагаар бидэнд нэг юм сайхан мөнгөлөг удаа энэ манай сүүлийн гудамжны хоол юм байна. Вау. Бас л нүнжигтэй баавартай харагдчих штеп монголчуудаа. Хүүх. За харагдах байдал нь бол хот дог юм шиг байна. Дээрээ салааттай заяо. Танаас салааттай хот дог гэж мэдхүү. Сосисгтэй байна бас. Энэ хот догт бол ерөөсөө ярилдаггүй. Зүгээр инээ шууд авч ид. Зүгээр ямар ч ярих юм алга. Бүр мангар гоё юм тхүү. Эдэлт нагаа байцааны салаад, KFC-ийн нэг байцааны салаатууд байдаг шүү дээ. Нэг амар дажгүй амттай. Яг тэр шиг амттай. Тэгсний зайцсан мэдгүй яагаад ч юм нэг тийм Монголынх руу жоохон дөхөж очихоор заа нэг тийм Монгол зайцтай тустай амттай. Энэ түрүүний шарсан зайцаагаас тэрнээс шаал өөр мангар гоё заяа. Тэрийгэ бодвол өстой чигтэйхэн гоё бүр мангар гоё заяа. Тэгснээ талхан ч гэсэн амар гоё зүйлх юм байна. Энийг л жинхэнэ хот дог гэх бах та ямар гоё юм бэ? За мэдээж энэ хот догт 10-аас 10 оноо өгөх хэрэгтэй минь. Бүр зүгээр
10-аас 100 авахар юм байна. Амар гоё юм. Яста амар чихтэйхэн гоё амттай хооддог бай. За би гараа угаач дээрээ гар маань бол нэг юм хүн нэдлээ ийцэн юм шиг л болчлоо. За тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр би та бүхэндээ одоо дэлхийд даяар ер нь од болдог алдарт энэ солонгосын гудамжны хоолнуудыг идэж үзүүллээ. Идэж болохоор хоолнууд бол байлаа мэдээж. Бүгдийн таалаад ингэж явахгүй бас онцгүй зүйл ч гэсэн байлаа. Тэр гахааны гидэс мэдэс тэр гүзээ мүзээ бол ерөөхдөө таалагдсан. Ер нь би жоохон гахаанд дургүй юм шиг байна. Жоохон нэг тийм өмхий байлаа зөө жоохон өмхий амттай байлаа. Инээс бусдын бол нэг идүүл идэж болохоор яг нэг тийм шин содон бүр нэг тийм пүү паг өстө вау гэмээр тийм амттай хоол л ерөөсөө байсангүй. Өмнө нь бол нэг тийм идчихсэн л амтнууд байлаа. За тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр та бүхэндээ Солонгосын гудамжны хоол гэдэг бичлэгийг толилуулан хүргэлээ. Тэгээд бичлэг маань ингээд энэ хүрээд дуусж гин. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд концерт дуслаа. Конец билма бай.